Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн баха. За сайн байна уу? Ажлын тавлаг ба. Тавлаг сайхан дөө. Тий. Миний урилгыг бас хүлээж авсан ахтаа баярлалаа. За зүгээрээ өрсөнд баярлалаа. Тэгээд дөөмөн бас зөндөө харсуу ингээд үзэхгүй харахгүй олон гарч ирсэн тий зургатаар. Тэгээд ер нь энэ тэнд хөдөөд явж гарч ирсэн гадаадд явж байгаа нөгөө одоо IPTV-нүүд чинь зургатаар уцаар үздэг болсон үзэж байсан. Тэгээ ер нь бол айгүй удаа явлаа шүү. Явлаа гэдэг анхаарал нэг яаж яхад нь би бол хөвдөө бодож байсан байхгүй. 22 онд юм байна. Тий. Хамгийн анх 22 онд чинь нэг таныг нэвтрүүлгээр нэг гадаа тий. Нэг хоёр дахь уулз. Хоёр дахь уулзж байна. Хоёр дахь өрсөнд баярлалаа. Тэгээд ямар ч дүүгийн хийж байгаа өвтөж байгаа юм бол айгүй харагдаж байна. Тэгээд бас ер нь болж байна баха. Гой. Одоо тэр болгон тэр захын одоо энэ алсагцсан аймагуудад хурж ажиллах тоогоо чалга, удирдлагын чалга. Тэгэхээр дүүл гоё нэг Монгол хоолны чиг өдөр жинхэнэ утгаар нь одоо үзүүл харуулдаг байхгүй тэр өвс ойдыг. Одоо би бол камера аваад байгаа. Одоо хамгийн гол тэнд байгаа хүмүүс чинь тэр гоё ёс заншлаад ярьж байгаа. Одоо ард иргэд те энэ нэвтрүүлгийг одоо сайхан өгтөж хүлээж авч өөрсдийн сурсан мэдсэн сайхан тэр одоо зүйлээ иргэдтэй өгж байгаа энэ нисхий дурт нэвтрүүлс тэр ард иргэдтэй болно. Танд та бүдэ талархаж байгаа. Дүүн бол тэнд дунд нь одоо нэг камера авчаад гүүрэж явах. Тэ? Ер нь бол яг бодиттой амьдралыг л бид нар одоо авах мэдээллийн 900 бид нар явж байгаа учраас Монголынхаа өнцөг болон зайхан очичи. Тэр хүн болгоны гэсэн хард түмдээ зориулсан эсхий турт монголчууд нэвтрүүлэг нь байгаа гэдэг. Ингээд одоо 4 жилийн дараа 4 жил болсон байна. Өөх. 2 нэвтрүүлгээр уулзж байгаа юм байна. Тийм. Энэ удаа бол одоо тантай бас нөгөө арай өөр сэдвэр ярих ба. Өөр сэдвэр ярина. За. Одоо урднууд хоёр нэг хээр хоол идсэн. Тийм, хээрийн хоол идсэн тий. Та намайг хоолоор дайжсэн. Энэ удаа би таны хоолоор дайжсан. Вау. За баярлалаа. Дайж явсаас дайдуулж явсангүй гэдэг шиг. За тэгээд бас Монголынхаа бас энэ хоолны бас нэг түүх талаас жоохон бас ярьдаг юм гэж бодоод. Зөв. Ер нь бол наад чинь гоё. Одоо яг хөдөөгийн уламжлалт одоо хоолны ёс жай гэж байна. За дээр нь одоо бас энэ орчин цаг үед манай Монгол хоол бас хэр дэлхийн зах зээлд хөгжиж байгаа юм те. Ер нь одоо та нэг дээр нэг надад нэг буусны тухай яриад ирсэн. Гэхдээ энэ дуудаа би айгүй бас нэг цагийг гаргаад бас магадгүй тэрнээс олон ч хоолуудыг та судалж ирсэн байгаа. За наач их гоё асуудал байна. За нэг дөөр би бол нэг тийм судлаач хүн бол биш шүү дээ тий. Гэхдээ ер нь бол өөрийнхөө хоолыг хийж байгаа энэ хоолоор одоо ажил амьдралаа зохицуулж байгаа гэдэг утгаар бол мэдээж хоолыг бол сайн судална. Бас асуудал авална. Сураг ажиг тавина, үзэн харна гэдэг шиг тий. Тэгээ явдаг. Гэхдээ ер нь бол Монгол хоолыг одоо хүмүүс одоо зүгээр манай нэг юм нийгмийн одоо нэг 70-аад оны одоо юу одоо миний үеийнхэн тий. Тэгээд нэг 80 оных нь Монгол хоол бол цөөхөн өгсөн бууз уучрын хужаа болчиход байна. За тэгэнгүүт өгсөн юу нэг хэдэн битүү хоолоос бод харах бод өөр юм байдаг юм уу чансан мах гэдэг. Гэж ярьдаг. Тий, гэж яриад байдаг боловч дээр нь би бас яг тэгж бодолтой юмсаа чиний нэвтрүүлгийг бас үзээсэй гэж бодож байгаа байхгүй. Тэнд олон үндэсний ясны цайны соёл тий тэр одоо цагуурынхаа нөхцөл төрүүлж яаж хоолж иддгүү гэдэг юм чинь бүгд өөр л дөө. За тэгэнгүүт яг нэг хоолыг яриад хахаар одоо жишээ нь түрүүн чи жангуум гэж ярьдаг шүү дээ. Тий. Жангуум чинь би бол нэг Үзээ Батргуу сонсч ирсэн байхгүй манай хоол идээд яж захтаа бол жангуум гэж бол бодит хүн байсан. Энэний анхны номын багш нэг юм те. Эрдмийн багш нь одоо Монгол хүн байсан. Одоо тэр Хөвлөн хааны үед бол Хитэн эзэн хааны үед тийм гүнгэлүү тэр нот. Тийм. Тэгээд тэр 3000 гаруй төрлийн өв сургамлаар хийсэн одоо юм гар бичмэл ном байдаг юм байна. Тэрний их өвн Хитэн эзэн хааны мужид гэж сонсч ирсэн. Хоёр дахь нь гар бичмэл нь болохоор Японд хадгалагддаг гэж сонсч ирсэн. Тэгээд би нөгөө хоёр улсын гэрээгээр нөгөө эндээс шогоос нарыг шалгаад намайг нөгөө Хөхөтөд өвөр Монгол би нэг жил гарan бас хоолны нэвтрүүлэг хийсэн. Тэгсэн шүү дээ олон дэлгэс юу. Тэгээ явж байхдаа би тэр өвөр монголчуудаас асуужсэн тэр ном байдаг гэд. Тэгээ тэр нөхөрсөг харьцаа тогтоосны өвөр Монголын юу тогтоосны нэг юм арга хэмжээнд зориулж би явж исэн юм билээ. Үд нөрөө мэдчихэж шүү дээ. Тэгээд тэр яг тэр ном байдаг. Наад ном ч одоо уйгурч монгол бичгээр бичигдэж гарч байгаа гэж ярьж исэн. Тэгээд надад тэгвэл миний ажлын наадах ингээ оруулж байна. Окей гэсэн. Тэгээд данч ковид гараад жоохон асуудал болцсон шүү дээ. Тэгээд юу яасан байгаа байхгүй. Нөгөө хүмүүс яг би мэдээ сурал тавьчихна. Надаа наадахаа ингээд
надаа наадахаа ингээд гоё юу яагаад өгөөч гэд аваа те бэлдээд өгөөч гэсэн чи тгий гэсэн гэтэл нөгөө ковид гарч ирээд тэгээд энэ жоо сурдсан. Гэхдээ би сая өнгөрсөн жил хөхөтдөөс яг тэр телевизийн шугамар нөгөө бас 5 цулын 1 тонн шүл хийнэ гэд. Тэгээд тэнд нь очисон. Тэгээ очиод яг нэг хил яриа болов хил ам болох гэж айгаад бол яг зүгээр хитэн тоогооч аваад явсан. Цэмэрх явчаал ирсэн. Тэгээ тэнд очиод бас дуршлаг судлаад бас ингэж болох юм байна. Суурин соёд иргэжлээ гадар одоо тэр грек мэрэгч гэдэг юм уу тийм Европын амир баатрууд шүү дээ. Тэд нар чинь одоо жишээ нь хэдэн мянган зэрэг авахад хоол хүнснээ хэцүүд байсан. Хоолны одоо нөгөө нүүдэлчин урд юм биш учраас суурин иргэжлээ учраас хоолны одоо зөө өрөөр ч юм уу эсвэл нэг том гал тагаад ухар зөөхөд тэр олон цэргийн хоол унгээд хэцүүд байдаг байсан баг. А монголчуудын хувьд болохоор ерөөсөд морин дээрс хоолцдог байсан. Тэгээ нэг сайхан улаасан чулуу. Мод аяганд одоо ганцхан ус устгасан ард юм шүү дээ. Мод аяганд. Тэгээ гадныхан бол мэдгүй мод аяганд яаж устгах мэдгүй Монгол захын үнээс мод аяганд ус төмөрд ус буслагч ойлгон тий. Төмөр. Тэгэхээр мод аяганд ус устгах нөгөөд нь гал дээр шатчих бала гэдэг юм бодно. Одоо цагт бол яг нөгөө химийн шинжилгээ үзсэн учраас өөрчилж болох байх. Гэтэл тэрийг бол нөгөө улаасан чулуу голын ус бад буцлаа. Халуун бүлэм бол энэ одоо богц буюу замдаан гэж ярьдаг. Замдаанаас одоо борцоо хийлээ. Тэгээ аарууд ээж юм байна. Чулуу улааслаа. Тэгэл аягандаа. Тэгээ Чингис хааны үед нөгөө голын төшиж газрыг илүү их баримж яваад гол дээр юм төв чулуу өөрөнхий чулуу нөгөө түүдэг гал их хасаана. Тэгээд ерөөсөө улаасан чулуу улаасч идэг. Тэндээс аваад нөгөөдөл чинь халуун бүлээн ийдчихдээ. Ийм байсан болохоор хооллох соёл нь хүртэл өвөрмөц урдан автогийнхоор тийм фаст фуд байсан учраас одоо эзэн дүрмэлэх одоо энэ явцад одоо тэрэгдэйний дээр нь бас гоё одоо тэр одоо ирчинээр ихтэй яг Монгол нутгаас ирсэн те сарлаг юм ах одоо үхрийн юм ах тэгээ яг ширэндэн борсон шар тостой одоо юу гэдгийг тэгээ ер нь судлаад бол маш их юм дээ шар тоснд одоо dry age гэж дэлхийд яриад байна. Одоо амир том ингээд 28 хоног тийм тусгай хатаагаараа хөргчөд холбоос эдийн хаталж гэтэл тэр чинь яг Монгол зүгээр монголчууд хийдэг байсан юм нөө байхгүй зүгээр гадныхан dry age гэж амир юу гэдэг гэтэл тэр чинь ингээд анзаарахад бид нар илүү гэрт мал одоо муулаад өлөгдөг штэ хань махыг жоох ингээд царцаах гэх юм одоо жоох ингээд нөгөө юу яадаг штэ тэгэхээр чинь юм шиг ингээд онгоч Монгол гэртээ нөгөө чинь жоохон харлаад дотох шүүсээ хадгалаад наад нөгөө булчин идүүд нь задраад тэнд Монгол технологи байгаа тийм. Энэ чинь болохоор яг dry age асар том технологи байгаа. Тэр махчаа юугаа зөөлөх мэд үстэй. Хэсэж байгаа хүнд амар хоолнд орохдоо хурдан болдог гадна талд нь одоо шинэ бид нар хоол ихэд нөгөө махыг шарахад гаднад нь хайр стикер ярил л да. Гадна талд нь хайрсаа тогтоогоод голд нь шүүсээ үлдээдэг штеп. Тэгжиж нөгөө махны сайн чанартай махны амтдаг. А манайхан бол одоо бол ингээд мах идэж одоо мах иддэг мөртөө хамгийн хэрэглэдэг мөртөө махаа болсолж идэх нь жоохон дөлмөг. Тэр нөгөө далаа дондаа гацаад социализмын Оросын стандарт руу ороод ингээд явчих. Гэтэл дээшээ ухаадах юм бол амар том технологиуд яваад байгаа. Тэр мөсөн савмаа хийгээд мөсөн одоо хатаалга одоо бүх юм байсан боохгүй. Тэгэхээр бидний одоо өг дээдсийн үед одоо хүн зөнөөч нөө тэ Чингис хаан Хувлаа хааны үед ч байна. Тэр үед бол цаг үед бол одоо хоол цайг бол яг үнэн зөв цаг үед нь хэрглэж зөв юм болгож явж исэн юм гэсэн үг тийм биз? Тийм шүү дээ. Монгол хоолны ёс чай гэдэг бол бас л том одоо тэр хүний тий соён гэрэл том ухаан байдаг юм байна. Би 4 жил бас ингээд тойроо явлаа. Одоо олон газар яваад жоох юм сурлаа, харлаа, үзтээ тий. Тэгмээд энэ Монгол хоолны ёс чай гэдэг чинь ямар хүний хажууд юу огтлох уу гэдэг бас нэг цээрч байдаг юм байна. Хүний хүмүүст том ёсч байдаг юм байна. Хоол үйлдвэрлэл тийм ээ. Энэ одоо хоолны соёл тэгээд тэр хоолны одоо ариун цэвэр тэгээд хоолыг хаанаас бэлтгэж чинь гэдэг нь өөрөө бол хаанаас бэлтгэж чинь. Тийм энэ бол хамгийн чухал асуудал. Тэгэхээр зүгээр манай орны тухайд аваад үзэх юм бол бид нар ингээд нэг түрүүн бас хэллээ 5 орчим 5000 жил түүнээс одоо урт хугацаанд энэ хоол үйлдвэрлэлийг бол бид бэлтгэж ирсэн байна. Түүхэн тийм шүү тий. Түүхэн бол тийм 5000 жил. Тэгэхээр энэ 5000 жилийн түүх гэдгийг бол 2022 онд нэгдсэн үндэсний байгууллагын өөрөөр хэлбэл эвэлдор бас тэр энэ одоо олон улсын байгууллагууд одоо бас энэ өнсөдөөч хөнгөлтөр яам төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэгээд тэр
төслийн хүрээнд одоо Хятад, Орос, Солонгос, Монгол гээд 4 орон хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бас тийм ном бол бүтээсэн л дээ. Энэ ном дээр бол Хятад улсын одоо ялангуяа тэр эдийн засгийн хүрээлэнгийн одоо эрдэмтэд бол Монголын одоо энэ мал аж ахуй эрхлэх түүх бол 5000 жилийн түүхтэй гэдгийг бол бас албан ёсоор бол тийм ээ. Хүлээн зөвшөөрч бичсэн одоо байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол одоо бид нар энэ бас энэ том их гүрнүүдтэй ингээ хамтарч ажиллахад бас бидний талаар бас өргөн мэдлэгтэй байгааг бол бас илэрхийлж гаргаж байгаа. Тийм. Энэ бол зүгээр нэг санамсаргүй бас зүйл биш. Тэгэхээр бид бол бас тодорхой төвшөнд бол одоо олон улсын төвшөнд баталгаажуулж байгаа тэрийг бол тийм. Одоо саяхны 2022 оны одоо юу вэ шүү дээ. Үйл явдал шүү дээ. Тийм байна. Тэгээ энэ хоол бэлтгэх өөрөөр хэлбэл одоо эцсийн одоо энэ хэрэглэгчид хүргэх энэ асуудал бол энэ бүхэл бүтэн систем байна. Тэр одоо систем гэдэг маань бол одоо маш том систем. За одоо тэр систем нь өөрөө бол хамгийн ихний одоо системийн одоо их үүсвэр гэх юм одоо тийм ээ. Тэр их үүсвэр нь бол ерөөсөө л байгаль орчин байна. Их үүсвэрс байгаль. Тийм байгаль байгаа. Тийм одоо тэр орчин одоо тухайн өөрөөр хэлбэл орчин. За тэнд байгаа байгальд байгаа одоо хамгийн ихний ээлжинд бол тэр агаарын асуудал байна. Тэгээ бид бол цэвэр агаартай байна. За дээр нь бол цэвэр усны асуудал. Цэвэр ус гэдэг бол үнэхээр одоо том асуудал. Одоо энэ дэлхий дээр одоо цэвэр устай хүн бол ер нь бол экспорт сайн өөрөөр хэлбэл хоол үйлдвэрлэх боломжтой байна. Энэ бол одоо хамгийн суур зүйлүүд цэвэр агаар. А дээр нь бол бас тэр бэлчээр асуудал байна. Цэвэр бэлчээртэй байх хэрэгтэй. Тэгээ энэ цэвэр бэлчээр за дээр нь бол одоо тэр одоо цэвэр өөрөөр хэлбэл байгальд одоо байгаа мал тэр малаас гарсан одоо бүтээгдэхүүн бол органик тийм ээ. Одоо цэвэр байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тэр байгалийн цэвэр бүтээгдэхүүн чинь бол Монголд одоо бүтээгдэж байгаа. Монголд бол байгальд үйлдвэрлэгдэж байгаа. Тэгэхээр энэ асар том өөрөөр хэлбэл байгалийн одоо цэвэр систем дотор энэ бүтээгдэж байгаа. Тэгэхээр энэ систем дотор бүтээгдэж байгаа энэ цэвэр бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот гэдэг юм уу, аймгийн төв гэдэг юм уу, сумын төв гэдэг юм уу, үгүй бол экспорт хийхэд бол цэврээр нь хадгалах асуудал бол маш чухал. Тэрийг цэврээр нь хадгалах нь хамгийн чухал. Хамгийн чухал тийм. Тэнд одоо бүтээгчлээ шүү дээ. Бүтээгдсэн. Тэгээд цэврээр нь зөвхөн хадгалаад өөрөөр хэлбэл тэрийг бол шууд хэрэглэгчид бол хөрөхгүй. За тэрийг бол одоо нэгэнт одоо тэр мал одоо малын гаралтай бүтээгдэхүүн одоо газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн байна. За дээр нь бол тэр одоо бүтээгдэхүүнийг одоо малыг бол жишээ нядлах тийм ээ үйлдвэрлэх, цэвэрлэх, хадгалах одоо үйлдвэрлэх маш олон дэмжлэг. Тэгэхээр энэ бүх өөрөөр хэлбэл одоо энэ үйлдвэрлэлийн одоо энэ систем дотор одоо юм өшгөх гэдэг юм уу хянах юм том тогтолцоо байна шүү дээ. Дээр нь бол хүнсний одоо аюулгүй байдлыг хангах тэр одоо зохицуулалт гэдэг ингээд энэ бүх одоо систем дотор нь бид нар бол одоо энэ хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Тэгээд хүнсний аюулгүй байдлыг одоо тэр газар тариалан одоо тэр бүтээгдэхүүн тэгээ малаас гарсан бүтээгдэхүүнээс хэрэглэгчийн өөрөөр хэлбэл ширээн дээр хүртэл бид одоо яг ингээд бэлэн бүтээгдэхүүн болгоод идэх хүртэл бол энэ одоо бүх төрлийн хөрвөл хамгаалтын гэдэг юм уу одоо тэгээд тэр одоо тээвэрлэл одоо бэлчээрийн өндөр малчин айлын хотноос тий ингээд маш олон тэр дамжлага тий одоо хөтөлж явж байгаа л одоо 5-нд ирж байгаа. 5-нд ирнэ. Тэгэхээр энэ маань бол үндсэндээ бол тэр хүнсний аюулгүй байдлыг хангаж байж өнөөдөр бол та бидний одоо ширээн дээр хөөс гэдэг юм. Ерөөсөө энэ нөгөө газар тариалангийн үйлдвэрлэл малын өөрөлдөл тийм ээ. Одоо энэ хээрийн одоо мал бэлтгэлээс ахуулаад энэ хооронд явах тэр системийг бол бид нар цэвэр байлгах хэрэгтэй. Энэ бол нэг тал. Нөгөө талдаа тэр байгаль орчны систем гэж ярьж штэ. Тэр байгаль орчныг бол цэвэр одоо ер нь бол хамгаалах асуудал нь бас чухал. Тэн дээр бол хэд хэдэн чухал асуудал байгаа. За нэгдүгээрт бол бид нар тэр энэ хүнсний өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг хангах хүрээнд бол тэр усныхаа нөөцийг бол хамгаалах хэрэгтэй. Тэр ойн сав газраа бол хамгаалах хэрэгтэй. Мөн үү? За тэр одоо тэр ус хангамжийн аюулгүй байдлыг хангалтах хэрэгтэй. Ингэж байж тэр өөрөөр хэлбэл цэвэр одоо усаар бид нар бол тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Ерөөсөө энэ ус гэдэг маань бол одоо энэ үйлдвэрлэлийн бүх
одоо тэр дамжлага дотор бол их үүсвэр. Их үүсвэр. Болдгийн их нь болонгот наадгын болонгот. Тэгэхээр энэ одоо нөгөө их үүсвэрээр бид нар тий. Тэгэхээр энэ их үүсвэр гэдэг чинь бол өөрөө бол ерөөсөө дэлхийд одоо энэ байгалийн өөрөөр хэлбэл их үүсвэртэй орн байна уу гэдэг нь одоо сүүлийн үед бол их асуудал болж байгаа. Энэ Монголын мал аж ахуй шүү дээ. Мал аж ахуй чинь бол өөрөө гадаад дотоодоос ямар нэгэн одоо импортын бараа авч одоо манай мал аж ахуй бол ерөөсөө явж ирээгүй. Тэр чигээрээ байгалийн одоо тийм ээ. Одоо өөрөө яваад өсөжлэг өст хижээл өөрөө сонгоод иддэг. Цэвэр агаар ус тийм ээ. Энэ хүрээнд бүтээгдсэн. Тийм учраас энэ олон мянган жил өөрөөр хэлбэл одоо юм дархлаатай. Олон мянган жил өөрөөр хэлбэл одоо ингээд хүчтэй өөрөөр хэлбэл тийм дархлааны системтэй ингэж ирсэн байгаа. Энийг бол хин нэг эн чинь бол нөгөө бэлчээрийн мал аж ахуй чинь бол өөр аягүй том байгалийн хамгаалалтаа дархлааны систем. Хүн бол тэр байгальтаа зогцоод бас тэр мал нь бол байгальтаа зогцсон. Хүн мал хоёр бол байгальтаа зогцсон юм систем байна. Жишээ нь бол одоо зуны одоо 30-40 градус халуун ялангуяа говь талдаа хөрсөн дээр бол одоо 70 градус салж шít. Жишээ нь бол одоо энэ Дундгов аймаг одоо энэ говийн бүсийн аймагуудад. За тэгээд тэр одоо зарим тохиолдолд бол одоо 30-аас 40 м/сек бас салхитай байна. За нөгөө талдаа бол нэг бараг одоо тэр чин зууны тэр нэг 3-аас 4 сард нь бол маш их давн туулж байгаа тэр салхитай байна. Шуургатай байна. Тэр шуурга салхи. Үл одоо зарим нутгууд бол одоо ялангуяа энэ одоо завхан тал руугаа бол өвсгөл тал руугаа бол тосон зингэл тал руугаа бол 50 градус 52 градус одоо тийм хүйтэн болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өөрөөр хэлбэл байгалийн одоо хатуу ширүү салхи тэгээ усан бороо энэ бүх юмд ингээд төсвөрлөөд гараад ирнэ гэдэг бол тэр байгальд бүтээгдсэн одоо маш том хүчтэй тийм одоо брэнд байгаа байхгүй. Тэр чинь Монгол өөрөөр хэлбэл брэнд. Энэ бол Монгол хүн. Тэг Монгол хүн, Монгол мал. Тий. Тэгэхээр энэ брэндийг чинь бол бид нар бол бас олон улсад таниулах хэрэг байгаа. Таниулах бол бид нар бол тэр юуг нь таниулах вэ гэхээр тэр байгалийн өөрөөр одоо бүтээгдсэн тэр юуны бүтээгдэхүүний одоо мах байна, сүү байна, ноос байна, ноолор байна. Энэ бүтээгдэхүүнүүдийн өөрөөр хэлбэл одоо үндэсний стандартуудыг бид нар бол бас зохиох хэрэгтэй, гаргах хэрэгтэй, олон улс танилцуулах хэрэгтэй. Аргийн амтан жимчгэн нэсэн алтан намари өнгөйм Биш ханя. Нөгөө нэг цааны ганцаа дуулаад өгч. түрүү машин дээр аваа үсттэй. Үгүй юу гэж байгаа би чи гоё найзуудаа нэг удаа дуулаад өгчүүл. Тийм бидтэй юм чинь. Тийштэй гоё штэ тэрийг нэг явчихл та. За тавьчих тэгвэл. Бэлэн. Бүр бэлтцсэн байгаа. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг дуутай, хууртай, зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд тань туслах гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Гар утаснаас аппликейшн ашиглан удирдна. Утасгүйгээр холбогдох технологи ашигласан дуугаар, дуучнаар, дууны кодоор хялбархнаар сонгоно. Гэрийн караоке. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс самт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд угсарна. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хургал шиг гарахгүй. Хагас автомат, зис утсан гагнууртай. Жилийн 4 үлрэлд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно.
Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөрхийц. Иран улсын Тэйж аяга тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяга тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт харшилгүй хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар. За нэг манай сууц энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 удирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Мөн очиод угсарч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 8870 TG-3 91 тэг 88 22 85 85 85 51. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Манайх ч нэг өвчүү чанчаал гоё Тэ. янз нь штэ те бүр нэг нарийнх мэдчихэд ингээд талхан дээр Сайхан огтлж явах. тий огтлоо сонгонтой баад гэдэг идэх чинь. Чинь ингээд бүр гоё одоо тэр өдрийн ирч хүчийг авчдаг штэ. Тэнд болохоор ингээд яагаад ч юм болдгоо. Гэхдээ ялгаа нь идишгүй тий. Ялгаа нь юу гэхээр би өөрөөс Америкт байсан ингээд юм монд очиод ингээд хоол идчихэд Монгол малын мах бол нөгөө яг органик махчууд одоо амталхаа авахтаа жоохон удаан сул гэхдээ амталхаа авахтаа урдан хуршиж улаах гэдэг. Тэгэхээр эн чинь нөгөө ямар нэгэн одоо нөгөө органик гэсэн үг тийм үү? Нөгөө гадаадын одоо мал чухал одоо дандаа ферм буюу фармерын нөгөө аж ахуйгаар хөгжүүлсэн дандаа хүн өвс урмал өгөөд бараг л одоо хүнээр хөдөлгөөнгөө болгоод бараг жаргаагаад байгаа байхгүй хоолыг нөгөөл таргалуулаад тэгээ стрессгүй зүгээр л бүхэн бэлэн босоод юм идэн босгод хоол наргаж иддэг дуртай дургүй идж иддэг тэгэл хөвчидэг. Тэгэнгүүт тэр мал чинь болохоор нөгөө стрессгүй нэгдүгээрт хоёрдугаар өөрөөхөө чөлөөт таргалж гин. Тэгэхээр байглаас зайсан юм ин хасаа ичиж байгаа байхгүй хамгийн гол юм. Хүний гарын. Тэгээ хүний гар дор өөрийнхөө харцаараа одоо өөрийнхөө бодлороо хүн тийжээ гэдэг. Тэгэнгүүт тэрийг идсэн тэрний мах болохоор зөөлхөн гой амталхаа сайн даана. Тэгээ тэр чинь бордоогоор холж байгаа шүү дээ. За ийм ялгаатай байдгийм байна лээ. Тэгээ яг хуу сүүлүүд нөгөө одоо бэлчээрийн мал одоо бэлчээр тахтаад одоо уул уурхаа уулзуурн хөгжөхөөр зэрэг одоо чинь өмнөд төршийг харъя л да. Өөр монголчууд чинь ихэвчлээ одоо бэлчээрээ болчлоо. Зүгээр мангар том хашаанд л байж идэг. Тэгээ тэр хашаан дотроо л явж тэр хашаан дотроо байгаа л өксөд идэв. Тэгээ хүмүүсээ нэмэлт хийжээв өгнө. Тэгээ явж ил Монгол хоньыг бодвол тийм жаргалтай харагдахгүй. Нэг л тийм царамуутай туранхаач юм шиг. Тэгэхээр би боддог байхгүй за энэ юмыг ингээд Монгол мал одоо бэлчээр ингээд олон жил соёдоо яваад ирсэн малыг ингээ хашчихаар зэрэг тэгээ нөгөө бүр нөгөө хончоо өөр ингээд тонгоогоор бүр сэтгэлээр унаал те. Сэтгэлээр унтсан байд юм шиг харагдсан шүү дээ. Миний бодлоор хөөх ингээд хашаагүй хэр талдаа цалхинд л одоо сэрэг жаргаа явж идэг. Олон төрлийн ургамлаа өөрөө ингээ идэ явждаг. Яг үнэ. Тэнгууд хашаанд байгаа мал бол яг мэдэн шүү дээ одоо бордоо. Тэнгэр гац зөрөөтэй. Монгол хүмүүс мах идэж байна. Гадны орнууд ч яг махыг хязгаардаг. Яг л үнэтэй. Газар нутгийн жижигхэн. Тийм учраас бэлчээрийн мал мал тэжэхэр тэр болгон бас ингэ гэтээ ашигтай байдаг. Тэгээ хүчин симфуд ингээд дахиад ханахаа идэж явчихдаг хүмүүс. Тэнгууд ч нөгөө тэр газар чинь одоо тэр мах захыг чинь жоохон үнэтэй учраас үнэтэй л жоохон боломжтой хүмүүст олж идэнэ. Тийм үү? Тэнгууд худалдаа авах нэргэлт нь бол Монголын хүн амыг бол их байдаг ч гэсэн нөгөө эргэлт нь бас бага байдаг гэж магадгүй юм шиг. Олж ашигч юм уу те. Тэнгууд нөгөө махыг нэг идэхгүй ихэвчлэн нөгөө далайн хүнс одоо зөөлөн уус ногоог идээд хүмүүс нь туранхаа одоо таргалахгүй тэгээд ийм одоо гадшаад явах жоохон тийм тамир мамир муу халуун орондоо зөгцсөн тийм хүмүүс байдаг.
эртнээс уур амьсгалд ирэхэд зогсож чаддгүй. Тэгэхээр цаг үетэйгээ зогссон тий. Монгол хүмүүс болохоор зөв яг нөгөө байгалаараа өчир чирэг маха идэл тэгээ яг байна гэдэг нь хөгжихгүй энэ чигээрээ бай гэж байгаа юм биш л дээ. Яг энэ ахуйгаа гоё улам гоё задаад өтөөгийн бүр гоё илүү гоё болгоод фреш болгоо те мал газар нутгийг гоё болгоод тэр уул уурхаа жоохон хойш нь тавьдаг ч юм уу яадаг чи эсвэл уурхаа аягүй гоё үрждэг уул уурхаар гоор те мал ажиллахгүй шүү дээ. Дахиад хураг гараад ирнэ. Дахиад тугал гараад ирнэ. Тийм. Энд чинь өөрөө ингээд эдийн засгийн эргэлтний нэг улс өөрөө гоё дэлхийн зах зээл рүү оруулаад дахиад одоо үрждэг уул уурхаа. Тий. Тэгээд тэр чинь одоо гадныхан чинь хоол дэх. Монгол юуг одоо махыг шүтээд эхэлжлээ л дээ. Ер нь тэгээд нөгөө хэдэн онд би нэг энд манай Монголд юу болсон шүү дээ. Азийн чуулга улс болсон шүү дээ. Тий. 23 онд шүү дээ. 23 онд болсон. Тэгэхэд тэн дээр яасан гэхээр Азийн бүсийн чуулга улс Азийн хэдэн тоос нар ирсэн баггүй юу? За Азийн бүсийн одоо ерөнхийлөгч мөрөгс ирээд тэрэн дээр яасан гоо. Тэр Тайландын нэг нөхөр юу яадаг байсан? Нөгөө махыг үжээгөө. Үжээгүйч юу мах идэгдэггүй гинэ. Тэгээ бид нар хонь боогод өгсөн чинь вэ бурхан нөгөө чинь бүр амар. Монгол хонь боо. Монгол хонь боогод чинь хавийн тэгээ хамгийн гоё нь тэр хүн дараа нь юу яаж өгсөн дээр нөгөө дэлхийн тоосны холбооны сайтн дээр амьд яваад гэхдээ Монголыг заавал үзээрэй. Тэр дундаа Монгол махыг амталж үзээрэй гэдэг пост хийсэн байдгийг. Амьд яв. За тэгээ Монгол марлын махыг амталж үзээрэй. Амьд явах насанд агсан шүү. За дүүгийнх нь нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллага маань Даймон гэдэг энэ рестораны хамт олон. Өнөөдөр та цаг зав гаргаж ирсэн танд талархаж байна. Үдийн цайны цаг болсон байна. Сайхан боллоо. За сайхан боллоо тий. За энд болохоор хоньны одоо сайхан нөгөө толгоо хуухтай сайхан юу нэ гэдэг. Энд бол энэ бол хоньны шарсан гуй. За дүүгийнх нь одоо энэ хоол эднээс хэсэн дээр нэмэлтээр орж ирж байгаа хоол. За сайхан боллоо. Энэ нөгөө сайхан боллоо. Энэ одоо сүүлийн үед бол бас энэ манай энэ ресторан зоогийн одоо газрууд бол ер нь бол одоо махыг бол тийм ээ энэ эрчимдсэн аж ахуйд одоо бэлтгэсэн тийм ээ ангилсан энэ чиглэлийн махыг бол маш их таны тэр одоо 2023 онд бидний Өсгөл аймагт бас энэ одоо энэ хоолны одоо тийм томоохон одоо арга хэмжээ фестивал зохион байгуулж байхад тэр нэг боодог тий. Тэгээд тэр ямааны боодог үндэсний өөрөөр хэлбэл хоол. Тэр хоолыг бол тухайн үед бол бас одоо бүх төвшөнд бол одоо хүмүүс бол цаашаа магтжсэн. Сонгой одоо энэ үндэсний өөрөөр хэлбэл одоо хоолын өсвөрийн болсон шүү дээ. Тий. Тэгээс одоо орон нутгийн өөрөөр хэлбэл материалаар тийм ээ бэлтгэжсэн гэдэг. Тэгээд яг хөө тэнд бол элдв янд нэг амт байхгүй яг нөгөө уулуур оргоор нөгөө талдаа бол тэр нөгөө агаар ус тийм ээ. Тий. Бэлчээрийн ургамлын одоо яг сайхан одоо тэр малын махаар тийм ээ. Тэгээ нөгөө талдаа бол тэр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага бол бас өндөр түвшинд бол бас хангаж хийсэн гэдэг тийм ээ. Тийм учраас бол тэр энэ хоол бэлтгэл хүнс одоо үйлдвэрлэлт бол тэр ариун цэвэр эрүүл ахуй шаардлагыг бол өндөр түвшинд хангах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ бүхэл бүтэн систем байна тийм үү? Тэгэхээр тэр системийг бол тэр бүхэл бүтэн системийг одоо би сая бас түрүү ярьж ирсэн. Одоо яг ингээд тогтмол ажиллах хэрэгтэй юм шиг байна. Одоо орон нутагт ингээд маш сайхан өөрөөр хэлбэл одоо махны үйлдвэр дээр нь одоо орчин үеийн одоо шаардлагын дагуу мал мах бэлтгэгдээд Улаанбаатар хот руу одоо ингээд тээвэрлэх дээр л бид нар алчаад байгаа ш тийм үү? Яг нөгөө тээвэрлэхэд хүнсний эрүүл ахуй шаардлага хангасан зориултын машин байна. Одоо манай ихэнх хөрвөл орон нутгаас ирж байгаа одоо малын мах энэ бол бас тэр тээвэрлэлтийн юм хүнсний эрүүл байдлын шаардлага хангахгүй байгаа учраас бол бас тийм нэлээд асуудал үүсэж байгаа. Энэ нөгөө нэг хүнсний өрөөл одоо удирдлагын одоо тогтолцоог одоо дэмжих гоёлын тий гол одоо хүч чинь бол орон нутагт байгаа байхгүй юу? Орон нутгийн одоо засаг даргын тамгын газар одоо тэр сумын одоо засаг даргын тамгын газар тэнд байгаа ажилтны албан хаагчд бол энэ орон нутаг дахь хүнсний аюулгүй байдал энэ
хүнсний өрөөл бол одоо энэ удирдлагын тогтолцоог хангах одоо энэ том хүч байна. Тэгэхээр тэр хүмүүс бол орон нутагт үйлдвэрлэж байгаа хоол хүнсний үйлдвэрлэл тэр бэлтгэлийг бол бүрэн хангаж Улаанбаатар хот руу явуулах гэдэг юм уу одоо хэрэглэгчдийг одоо эрхшгийг хамгаалах дээр л маш их ажиллах хэрэгтэй байна. Тэгээд тэр өөрөөр хэлбэл одоо өшгөх гэдэг юм уу одоо хянах одоо тэр системийн хүрээнд бид нар одоо маш сайн өөрөлдвөл эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага хангасан хоолыг бол идэх боломжтой. Тийм учраас энэ сүүлийн үед л энэ томоохон ресторанууд, энэ зовгийн газрууд одоо орчимдсан одоо аж ахуйд бэлтгэгдсэн, савлсан, ангилсан тийм ээ энэ махыг бол төлхөө авч байгаа. За хол халуун дээр сайхан зоог. За Монгол би одоо гоё Монгол хоньны мах, Монгол үхрийн заавал урд талд гоё Монгол гэж байгаа дараа нь тэр хоолыг юм уу махыг одоо нийлхийг дуртай. Ер нь нэршил их чухал байдаг гэж би боддгийн. тийм шүү дээ. Монгол хоньны шарсан гоё яах. За Энэ талхан дээр нэг гоё ингээд нэг хоньны сэр юм уу? Сүүл өн тий. Та надад нөгөө нэг юу байсан байхгүй нэ амны хариу өдөртөө ахтын хариу жилдээ гэж хоньны сүүл дээр нэг илэг ороогоод нэг дүүгээ нэг Тийм шүү дээ. дайсан да. Тэгэхээр одоо бас Бамба тогоон дээр. бамбар тогоон дээр. Тэгэхээр дүүн одоо бас бэлэгдийн бодож бас сайхан Гоё. хүндтэй жочондоо нөгөө хоньны сүүл чинь тий. Энэ ч бас гоё хоолныхаа зургийг дарчулна шүү дээ. Энд ч бас гоё шүү дээ. Болно хаа. Тий. Тэгээд та бас юу байхгүй тий дурсгал болгоод Тий. хадгалчихгүй 10 жилийн дараа хоёроо дахиад Одоо чиний энэ том бүргэрийг чинь бас аваад. манай нэвтрүүлгээс хамтран ажиллаж байгаа байгууллага. Аха. Нэ одоо Демон гэдэг ирсэн. Бүргэн их гоё юм. Бид дээдлийн яваад. Энэ сонсч ирсэн би нөгөө бүргэрийн айгу алдартай гэдэг. Ааха. Тийм гадаа түрүүн бас ирж хахад гадаа хүн ярьж ирсэн байна. Бүргэртэй гоё шүү дээ гэдэг. Бард төсөл гэдэгсэн. Тэгээ энэ одоо харсан чинь Москва ороод шиг харагдчихдаг гэдэг шиг. Тэгээ би одоо ингээд одоо энэ идэх юм уу ингээд хараа суугаад байвал ер нь хараад ирэх цачдаг. Ер нь хоолнд бол муу штэ дүүр. Тийм. Энэ бүргэр чи дээдлийн нэдэд явахгүй шаашаа. Би ч бас ойр ойрхон жижиг хийх гэдэг шаардлага. Гэхдээ яг ер нь бол тэгэл одоо сүүлийн чинь болтер аваа юм гэдэг гоё гарсан шүү дээ. Тэ. За ямар ч байсан баярлалаа. 4 жилийн өмнө тэржид уулзсан юм байна. Нөгөө их ах бас нэг тийм. Өнөөдөр гуруулаа байсан те. ТV-ийн одоо хоолндоо гэдэг нэвтрүүлгээс алдартай. Бас л манай ахнаач тэгээд бас л би одоо ингээ эргээ хардсан шүү дээ. Одоо та хэдий яг тэр үед одоо ингээд хоол хийгээл ингээд сураад ингээд гадагшаа дотгошоо ингээд бас л Монголынхоо нэрийг гаргаж явсан тоогооч нар. За нааш ямар байна хаа? Амар. Ах таалагдж байна бах. Чээ. Камергүйсэн мод амар мэрнэ. Камергүйсэн мод. Яг өөрөө салаад байна хаа. Өнөөдөр эднэр ресторан таныг энэ хоолой сайхан байвж байгаа. Ямар гоё юм. Хөнгөр нь өгөн өгтлээ суурна гэж. Яг үнэ. За сайхан уулзсан хаа. Тулгадаг юм нүнөө гэж. Яг энэ юм тийм. Цэвэр агаартай, цэвэр устай, цэвэр малчинтай ийм хүмүүс бол өшөө удаа явна. Тэсвэрлэх чадвар бол их өндөр. Яг энэ нөгөө нэг энэ их тийм ингээд нөөц багтай энэ улс орнууд цаашдаа бол яах вэ гэдэг чинь бас эргэлзээтэй байна шүү дээ. Одоо энэ сая энэ Ормозын хоолой өөрөөр хэлбэл одоо акценттай холбоотойгоор одоо ингээд их олон орнууд нөгөө нэг юм түүхий нөөцгүй шүү дээ. Одоо ингээд түлш тийм байгалийн хээ энэ. Тэгэхээр тэдний үйлдвэрлэл яах вэ? Цаашдаа яах вэ гэх олон асуудал бол гарч ирдэг юм байна. Манайх бол нөгөө хоол үйлдвэрлэлийн систем нь өөрөө бие даасан дэлхийгээс хамаарахгүй. Тийм учраас бид бол ер нь энэ системээ сайжруулах хяналтаа бол энэ үргэлжлүүлэх. Тэгээд тэр удирдлагын системд нэг том өөрчлөлт хийх ёстой л гэж ингэж л ойлгоод байна. Тэгэхэл юм бол бид нар одоо ийм цэвэр одоо энэ нөгөө ийм сайхан хоолыг бол өдөр болгон тэгэл ерөөсөө насаараа л тэгэл ингээ зоглол байна шүү дээ. Хүнс ирвэл хүн ирүүлээ гэж. Байгаль ирүүл бол одоо тэгэл бүгд ирүүл шүү дээ. Тэр байгалаа хамгаалах хэрэгтэй. Байгалаа. Ер нь бол явж байгаа тэр хоол үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх суурчин байгаль шүү дээ. Тий. Та нэг баярлалаа. хоол эдингээ хоёлоо цаг Монгол хоолны нэршлийн тал дээр бас нэг хоёлоо жоох ярих гэж бодож байна хаа. Энэ боозыг ер нь
Би нэг дээр нэг хайлтыг сонсч байсан. Энэ удаа нэг жоохон цаг гаргаж басна да. Үзэгчдээ бас хүргэе гэж бас бодож байна. Нэр гэдэг бол тухайн хамгийн том бас их юм байдаг шүү дээ. Өмсөйдийг бас бэрхшээлх тийм. Бууз гэдэг нэрний тал энэ яг Монгол нэр юм уу? Ер нь хятад хуушуур буузыг Монгол хятад хоол гэдэг би өндөө бол Монгол хоол байгаа. Нэр нь одоо нэрнээс болоод юм харлууз бас болохгүй юм шиг тийм. Та энэ дээр би энэ дээр нэг гоё юм ярив. За бууцууд арч хүн гэдэг. Одоо яг хүн одоо монголчууд эртнээс нөгөө баадагнах гэж ярьдаг тийм. Тий. Хувцыг баадагнаад ингээд лавдартаа нөгөө имээ дөрөв даун дээр дөрөв бол ингээд загтаад. Тий. Тэрийг одоо цагт одоо нөгөө дунд үед бол бууз бишаа баадагнах гэж ярьдаг. Эртнэрүүд бол буузлах гэж ярьдаг байсан байхгүй тэрийг. Буузлах. Тий. Буузлах гэж ярьдаг байсан байна. Бууз гэдэг хоолыг бол одоо эртнэр үед бол бөөрг гэдэг байсан байна. Нэрийн үү? Тий. Бөөрг. Аха. За тэгэнгүүт тэр одоо хятад манжин даралт одоо манайхан ч байсан хийсэн гэдэг те. Тэгэнгүүт тэр үед ч одоо нөгөө манжаас хилцаад гсэн байгаа. За ер нь бол Монголд нэг битүү хоол гарчаа. Гурилтаа. Бид нар ч одоо өөрсдөө гадаа тарин тэнд одоо гурилтыг чинь өөрөөр хэлээд ингээд тэгсэн одоо хилцээд гсэн байгаа. Тэгэнгүүт тэр элчин нэрээд нөгөө бөөрг гэдэг хоолыг хятад хүнээр бөөрг гэд хэлүүлэх гээд үзээрэй. Хэлж чадахгүй шүү. Тий. Тэгэхээр нөгөө хүн яг Монгол нэрнээс юм тий. Бөөрг гэж нэрлэлтэй байсан. За тэрийг тэгвэл хувцас одоо баадагтаа бууцлах гэж ярьдаг байсан. Тэгээд энэ хоолыг ер нь бол нөгөө бөөрг гэдэг байсны ирээд нөгөө хятадууд одоо тэр манжи элчүүд ирээд ингээ харсан чинь нөгөө хувцас буудагнахтаа нөгөө бууцлаад аваа явна гэдэг шиг. Тэнгуутаа бууза бөөрг гэдээсэн. Тэгээ одоогийн бууцыг. Тэнгууд нөгөө ч одоо мэдээж тэр ер нь битүүлэх юм утгатай л нэр юм тий. Баглах боохсон, багсан одоо. Дээр нь 13 зуунд нөгөө Чингис хааны хэлсэн үг шүү дээ одоо. Одоо эзэн дөрөвсөөсөн мах хорсон битүү хоол, мах хорсон бүх хоол Монгол хоол шиг бол Монгол хоол нэгтэй шүү гэж ярьж исэн болвол яг тэрний ч өмнө одоо бууз махыг боож ижсэн тийм үү. За тэнгууд нь цаашаа яваад тэгээд нөгөө өдөр нэрийг хэлж өгсөн бөөр гэд хэлж туш бууцлах бууз гэж явсан. Тэгээ баауз маауз болоод Оросоо ишээ яваа. Нэрийг хэлж чадахгүй учраас ингээд баауз болоод тэгээд би тэгж сонссон. Яг тэгтээ түүхэн дээр тэгж битсэн байдаг энэ тэргээд бол. Тэгтээ ер нь бууз гэхэр л хятад хоол, хуушуур гэхэр хятад гэдэг. Тэгтээ нэр яг уу говьсон байж болохч энэ бидний үндэсний өөр гэсэн чиглэл технологи гэж байгаа. Ер нь бол тийм. Ганцхан хятад бууз бааш ингээд байдаг. Бүх улсаар өөр гэсэн. Тэгээ одоо манду, гёза гэдэг одоо цөөн хятад хоол гэдэг шүү дээ. Тий. Цөв би ингээд гараар зурсан болоо. Гэтэл манайхан ч цөөн үндсэн нэр нь бол монголчууд хэлдэг бол нөгөө салбадаа гэж нэрлэдэг байсан. Цөг. Тий. Тэгээд сүүд нь 70-80 цэрэгмийнхэн 30 моцоо болгоо тэгээд энэ цөв мөвн тэгээд ерөөсөө явцсан. Тэгэл дуу мууч гарчлаа шүү дээ. Сүүдээ цайдаа цөв ингээд. Тэгэхээр өнөөдөр би бол нөгөө судлаач доктор биш. Тэгээ өөрийнхөө бодлыг ярьж байгаа тий. Тэгэхээр ер нь бол альва юмын одоо нөгөө үүс төст одоо нөгөө дараагийн шатанд орохдоо монголжуулах гэж ярьдсан. Монголчлах, орслох гэдэг шиг, дэлхийс гадабаачдах гэдэг шиг. Ингээл солигддог болов гэж солигдоод ингээд тий. Өөрчлөгдөв. Ер нь бол одоо яг нөгөө улаан чулуугаар одоо улаасан чулуугаар одоо битүү хоолнууд яалчвал манай Монгол хөвсөйд Монгол хоолны яг Монгол ухааны эцэг ухаан одоо гүн шим нь бол мөн гэж боддог. Миний хувьд. Тийм. Тэгээд би ч олон орноор явж исэн. Олон орноор ч би одоо энэ даймбал Украинд ч очиж үзчихсэн. Украинд очиод тэгээд Чингис хааны хоол гэдээ бидний ирсэн чинь нөгөө өөр хямд хорог хийж ийлээ л дээ. Гэхдээ хорогхоо болохоор энэ тогоон дээр нөгөө такс тавиагүй ил мах шаардсан дээр шүдэн бомб тэн дээр баахан амтч хэмжээ бид ингээ харах юм бол чансан баг. Тий. Тэгтээ доороос нь гасан мөртлөө улаасан чулуугаа давхар хийж явах нэг амт оруулсан махан дээр гас гэд Чингис хааны бол таалагдж ийн маа бид нар одоо хүний урмыг одоо таалагдж байна л гэсэн. Тэгэнгүүт бидний одоо Монгол чулуу гэдэг юм чи өөр бас гайхамшигтай юм байдаг л дээ. Одоо жилийн 4 өдөр л үзэж байна. Өвөлдөө тэс сүлдэж байна. Зундаа буслам халж байна. Оройдоо сэр үцэж байна тий. За тэгэнгүүт хавар намар нь яадаг вэ? Манай хаврын тэнгэр, намрын тэнгэр үрч намар тий. Нэг өглөө бороо, нэг өглөө өвөл болдог. Тэгээ ингэсээр бол манай чулуу минь хүртэл юм байгалийн тогтцоороо өөрөө ингээд байгалийн шалгараар гараад ирсэн. Махыг одоо болгох тэр гал дэсвэртэй чанар нь илүү сайн байдаг юм шиг байна. Тэгэнгүүт нөгөө би Америкт хорхог гэж Америкээс юм гой гой бүрнхий төлж олж байна. Бага бүгд. Гой гой хорхны чулуу.
гал тэгэл пат буудаал зааж гарчдаг. Өөр Монголд хийж өөр Монголд болохоор юм өөхөн чулуу ихтэй цагаан чулуу. Тэр нь болохоор зэрэг мөд талахгүй халдсаныхаа дараа амархан хурцдаг тийм цагаан чулуу юм чи. Тэгээ нөгөө юм манай бас тийм хурдан хурцж байна. Хурдан хурцж. Тэгээд ийм үе давхрахтай чулуунууд үүсдэг одоо эснийхаа юун зохих тэмдэг ирсэн мэдэхгүй тийм байгалийнхаа зохиолтой. Гэтэл за Японд утсан, Солонгост утсан, за тэгээ Европын орнуудаар ингээд яваад утсан. Ер нь бусад нэг хүн ам шигүү 70 орж идэх чулууч олдохгүй бас. Тэгээд тэр бас чулууны Монголын бас газар зүүн байдлаас болоод чулууны бас ялгаа. Ялгаа тэр бол амар том ялгаа. Амт мамт бол шал өөр. За сайхан бол. За өөр Монголын одоо нөгөө өсөрсөн цус тасарсан тас яс гэдэг шиг нөгөө өөр Монголын хөдөө аймагуд шүү дээ орн амар гоё ш тэд нэр. Яг хоо нүүдлийн хөлмөр суурин болоод бүгд нэг шавар тагж өрөөд ингээд явчихсан. Гэхдээ манайх одоо арай моторч механикч гэдэг юм уу. Гэхдээ тэр хөгсчүүд нь хүүхдүүг амар мэднэ. Тэдгээр хааны тийм үеийн тэрний урд ясрах амар мэднэ. Манайч ч бол мэддгүй шүү дээ. Зүгээр нэг хөгсчүүд нь одоо тийм манай хүүхдээ цул нэг одоо хуучнараа Цэцэн аймгийн амар гэдэг тий. Тэр чинь бол бүр тэр үгнээс нь давуулж яриад одоо худмыг гэдэг байхгүй. Хөгсчүүд нь. За. Хоол таалагддаг баха. Хоол гоё байна. Янз юм байна. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллага Demon гэдэг ресторан өнөөдрийн сайхан хоолыг танд зориулж сайхан гайхамшигтай байна. Энэ шүүд уулзтай янз юм байна. Тэгээ мах сайхан зөөлхөн байна. Тэгээд Монгол хоньны шалсан багш. Монгол амах санаад авдтаа сайхан. Тэгээд ийм байдаг шүү дээ. Өөхн хүртэл өөр байдаг шүү дээ. Одоо энэ гэдэг баг. Хоньны сүүлэн дээр та нэг жоох юм ярьж байгаа. Нэг хэсэг жоохон холстринг гэдэг чинь одоо сүүл дээр яриха байцсан байна. Энэ чинь өвчүү сүүд хоёр чинь өөх биш гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол. За өөх шиг мэдрэмж төрж байгаа болохос энэ яг нөгөө бусад өөхөн дагуулуудад тэр форматууд нь байхгүй. Маш бага. За тэгээ сүүдийн чинь хүн одоо энэ хоньны сүүд хүмүүс аюу хэрэгэлдэг болчлоо. Нөгөө одоо сүүдээрээ саалаа хүртэл хийж байна. Би хүртэл хийгээл тавьждаг. Хүүхдүүдний идэхгүй өөх гэдэг ингээд болохоор наа чи өөх биш ихэр л нөгөө яалчгүй ингээд харахаар өөх гэж хараад байдаг байхгүй. Тэр нөгөө саалаа болгоод гэртээ дараад тэгээ хаяа хөдөө мөдөө явах таа. Тэр чигээр уураг тий. Тэр чигээр уураг. Дэмүн рестораныхаа эзэн за тэгээ манай муу ангийн минь анд тэгээс найзын дүү минь бас ингээд ажлууд авч явд юм байна. Тэгээд энэ завшааныг ашиглаад гэдэг шиг манай ангийн 10 жилийн хамт олоод найзууд энэ Дэмүн ресторан дээрч бас орж ирж бас ярьцж хөөрж орлого болох юм байна шүү. Сайхан хоолтой газар байна. За баярлалаа.